дараагийн бичлэгтээ тавтаа морил. Өнөөдрийн бичлэгээрээ би та бүхэндээ блог гаргах тухай анхны мэдлэг олгох тийм зүйл уншсан. Тэгээд тэрийг хаалцъя гэж бодлоо. Одоо бидний сэтгэлд бол ингээл янз бүрийн блогууд байж идэг юм байна л да. Тэгээд хүн өөрийнхөө сэтгэлийг блоклж бас чадна, блокоо бас гаргаж чадна гэж уншсан. Эхлээд одоо блог гэдэг нь яг юу гэсэн үг юм бэ гэдэг ингэхээр бидний далд ухамсарт байдаг энгийн үед анзаарч ойлгоход маш хэцүү тийм сэтгэл зүйн мэдрэмжүүдийг одоо блоклогдсон байна гэж хэлээд байгаа юм билээ. Тэгээд яаж анзаарч чаддаг болох вэ гэдэг зүйл дээр л бид нэр одоо яг суралцаал ойлгохгүй яваад байгаа шүү дээ. Тэгээд энэ ойлгохгүй чадахгүй байгаа зүйлийг яг жоохон ингээд нэг тийм блог гэдэг чинь нэг ийм зүйл юм шүү. Та ийм байдлаар блогоо гаргах магадaltaй. За блог гаргаснаар яад юм бэ гэсэн иймэрхүү зүйл байсан байхгүй. Тэгээ би өөрөө бас энэ блог гэдэг зүйлийн тухай нэлээд эрт нэг уншиж үзэж байгаа. Тэгээ бүр орхицсан байсан. Тэг ингээд сүулт гинт бас энэ хүн ер нь яагаад ингээд өөрсдийнхөө санснаар амьдралаа болгож чадахгүй ингээд ямар нэг юм дээр ингээд тэглээд идэгин ч гэдэг юм уу нэг тиймэрхүү сэтлээс болоод дахиад ингээд ирж хааж уншсан байхгүй. Бид нэр ингээд манифест хийгээлээдэг ер нь хүслээ бичээлээдэг. Тэгээд дээрэс нь одоо за өөрлөгөө ингээд анхаарал энерги өндөр байлгаал гэл ингээд бүхэл зүйлүүдийг бид нар чи юу нэгээд суралцаал, үзээл, уншаал, хийгээл хэрэндээ хичээгээд яваад байгаа. Тэгтэл болохгүй байна гэдэг маань юунд байдгүй гэхээр бид нарын дотор хідэн ч блок байж болно гэж байгаа байхгүй хүний дотор. Тэгэхээр бидний дотор ямар ч одоо төрлийн олон блокууд байж магадгүй гэсэн ийм зүйл байгаа. Хамгийн их биелжээсэ гэд бодсон зүйл биелдэггүй тий. Тэгэхээр тийм зүйлийг хамгийн сайн анхаараад тэр зүйлийн блок бидний дотор байж магадгүй гэж байгаа байхгүй. Энд яг юу саад болоод байна гэдгээ бид нар өөрийнхөө амьдралд хамгийн болохгүй байгаа зүйлээ ингэж барьж авч үзэж тэндээс ингээд дүн шинжилгээ хийх юм билээ. Өөрөөр хэлэх юм бол бидний нөгөө хүссэн бодсон тийм зүйлээ авах боломжтой байдаг ч гэсэн тэр нь ингээд биелэхгүй байна гэдг нь та бидний дотор тэр сэтгэл зүйд маань яг тухайн тэр зүйлийг зогсоогоод байгаа ямар нэг зүйл байгаа л гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр зогсоогоод байгаа зүйл маань л ерөөсөө бидний тэр блок болж таарж байгаа учраас энэ блок нь болохоор амархан мэдж анзаарч ингэж чадхааргүй далд ухамсарт байж байдаг гэдгээрээ л одоо бид нар тэрийг ерөөсөө ойлгож ингэж мэдэж чадахгүй байгаа юм билээ. За тэгвэл яагаад хүнд ер нь блок бий болцсон гэдэг юм бэ гэд асуулт гарч ирж байна те. Юунаас болоод блок үүсдэг юм бэ ч гэдэг юм. Блок гэдэг нь биднийг ямар нэг зүйлээс хамгаалах гэж бидний дотор бий болдог юм байна л да. Нөгөө талаар бидний нөгөө хүсэж байгаа зүйлийг биелэхт нь саад болдог гэсэн үг. Тэр зүйл биелчих юм бол танд одоо биелэхгүйсэн дээр гэсэн тийм хамгаалалт болж өгч идэг гинэ. Тэг гол нь биднэрт яг юуны блок үүсчээд юунаас хамгаалах гээд ингээд тэнд ингээд оршоод байгаа юм бэ гэдгээл мэдэх хэрэгтэй юм шиг байгаа. За жишээлбэл одоо өөрийнхөө амьдралд яг аль нь болохгүй байгаа нь тий мөнгө юм уу, хайр юм уу, гэр бүл юм уу, найз нөхөд юм уу, ажил юм уу гэл энэ бүгдээ ингээл бодоод үзэхээр мэдээж ганцхан мөнгөн дээр ч байж болно. Тэгээ бусад зүйл дээр ч байж болно. 1 2 3 олон ч байж болно. Ганцхан ч байж болно гэж байгаа байхгүй. Жишээ нь мөнгөтэй баймаар байдаг. Гэтэл яг одоо мөнгөний ямар блок байгаад би одоо ингээд өөрийнхөө хүснээр мөнгөтэй байж чаддгүй юм байж гэдэг юм уу те. Тэгэхээр энэ яг нийгэмд дийлэнх нь гэж хэлж байгаа байхгүй юу? Одоо мөнгө олоход маш хэцүү. Мөнгө ингэж амархан олддог зүйл биш ч гэдэг юм уу те. Тэгж ингэж бид нар бас ингээд сонсож өссөний юм хүртэл энд байдаг юм шиг байгаа. За тэгэхээр бид нар нэгдүгээрт нь болохоор өөрийнхөө блокийг яаж олох вэ гэсэн үйл явцаас эхлэх болж таарж байгааз эрэл хайгуул хийнэ гэсэн үг шүү дээ. Тэгээ хоёрдугаарт нь болохоор за өөрийнхөө тэр яг би ийм зүйл дээр блоклогдоод байгаа юм байна гэдгээ ингээд олцохороо за тэр блокоо яаж гаргах юм бэ гэдэг тал дээр ажиллана гэж байгаа байхгүй юу. Гуравдугаарт нь болохоор блокоо гаргаж чадсанаар амьдрал тохиолдох зүйлүүд юу байх юм бэ гэсэн ийм 3 үе шаттай үйл явцыг эхлээд маш тодорхой болгосноор яг нөгөө бодит амьдрал дээр өөрчлөлт нь гарч эхэлнэ гэсэн ийм зүйл байгаа. За тэгээд энэ 3 үйл явцыг явуулахын тулд 5 алхмыг бид нэр ингээд хийх хэрэгтэй гэж байгаа байхгүй юу. Нэгдүгээр алхам нь болохоор таамаглал дэвшүүлэх өөртөө. За юуны таамаглал вэ гэдэг ингэхээр мөнгөтэй болох гээд ингээ хүссэн ч тэр блок гэдэг маань мөнгөтэй болохгүй байсан дээр гээд
та бидний эсрэг ингэж бодож байгаа гэсэн үг учраас яагаад гэдгийг нь олохын тулд бид нар маш олон таамаглал ингэж гаргах хэрэгтэй болдог гинэ. Тэгээ мөнгөтэй болохгүй байсан дээр гэдэг нь яаж байгаа юм бол яагаад гэдэг шалтгаанаа олох хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Тэхийн тулд янз бүрийн таамаглал дэвшүүлээд ингээд өөртөө ингээд бичиж үзээд гаргах хэрэгтэй гэсэн үг. Нэг өсөндөө тэр блог гэдэг бидний бодлын эсрэг талд байгаа гэсэн зүйл болж таарж байгаа байхгүй юу? Яг одоогийн амьдралаа ингээд бид нар яг өөрийнхөө хаалган дээр тавьсан юм шиг ингээд сайн гих чинь ингээд хараад ширтээд ер нь бол дүгнэх хэрэгтэй болж байгаа санагдаад байгаа. Яг нүдний өмнө байгаа амьдралаа ингээл харахаар бидний дотор байгаа блог гэдэг зүйл яг юу хүсэж байгааг мэдэж олно гэсэн үг байгаа байхгүй юу? За мөнгөний тал дээр жишээ аваад явчлаа л да дандаа тий мөнгө ингээд байхгүй нэ гэдэг чинь мөнгөтэй болохгүй байсан дээр гэд ингээд хамгаалаад та мөнгөтэй болохоор ямар болчихно гэж багада бодож исэн тий. Тиймэрхүү зүйлээ ингэж таамаглаж ил гаргаж дэвшүүлнэ гэсэн үг. Гэр бүлтэй болвол би яачна гэж бодож исэн тий. Өөрсөндөө нэг тийм бодлороо блок хийцэн байгаа гэсэн үг байхгүй. Энэ таамаглалуудаа бүгдийн сайхан маш боломж байж болно гаргаж бичих хэрэгтэй гэж байна. Хоёрдугаар алхам нь болохоор за таамаглалаа дэвшүүлээд тэгээд түүнд гаргаж байгаа өөрсдийнхөө сэтгэл зүйн хариу үйлдэлийг харна гэнэ. Өөрийнхөө дотор байгаа нөгөө хариу үйлдэл сэтгэл хөдлөлөө анзаарч харах юм гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол мэдрэмжээ маш сайн анзаарна гэсэн үг болж таарж байгаа байхгүй юу? Тэгж чадах юм бол нөгөө таамаглал дотор чинь яагаад блоклогдсон гэдэг зүйлийн хариулт нь байна. Үнэхээр яг хариулт нь байх юм бол бид нар тэгээд тэр хариу үйлдэлээрээ хариултаа ингээд олох нь шүү дээ өөрсдийнхөө. Яг энэ бодол байна шүү дээ гэсэн л тийм мэдрэмж төрөх юм шиг байгаа. Тэгээд зөндөө таамаглал дэвшүүлээд яг энэ гэсэн тийм нэг мэдрэмж одоо юу гэдгийг хариу үйлдэл тэгж их төрөхгүй байвал одоо тэр битсэн таамагласан зүйлүүд дунд чинь хариулт нь байхгүй байх л гэсэн үг. Тэгэхээр ахаад янз бүрийн бас таамаглалаа олно гэсэн үг гэж байгаа. За тэгээд намайг блоклсан зүйл маань юуг хамгаалъя гэд ингээд миний дотор байгаад байгаа юм бол яагаад би мөнгөтэй олж болохгүй байгаа юм бол гэдэг юм уу те ингээд л хаагаал өрөөсөө асуугаал яваад идэг гинэ. Ер нь бол олохын тулд. Тэгээ 3 дугаар алхам нь болохоор намайг одоо юу гэдгийг ийм зүйл блоклоод байсан мэн штэ гэд ингээд бид нэр за олчлоо гэж бодъё тий 2 дугаар алхам дээрээ. За тэгэнгүүт 3 дугаар алхам дээрээ тэр блоко гарах уу үгүй юу гэдгээ шийдэх алхам болдог гинэ. Блок нь биднийг ямар нэг юмнаас хамгаалаад байгаа гэж хэлсэн шүү дээ тий. Тэгэхээр блоко гаргаа ичхаар би аюулд орох юм биш үстэй гэдэг юм бас сайн бодох юм байна л да. Бага насанд нэг осондоо 3-4 насанд гэж байгаа байхгүй юу? Хамгийн их мэдэрсэн, үдсэн, харсан зүйлээрээ хүн өөрийгөө блоклцсон байдаг гинэ. Тэгэхээр одоо тэр блоклсон зүйлээ шууд гаргаа ичээ гэл ингээл бид нар бас хамаагүй шийдэж болохгүй гэсэн үг болж таарж байгааз. Яагаад тэгэхээр нөгөө блогч бид нарыг тихгүй байсан дээрээ чамд энэ зүйл тохирохгүй гэд ингээд тэнд хамгаалаад байгаад байгаа гэсэн үг байгаа байхгүй юу? Сонирм ууз. Тэгэхээр энэ дээр маш одоо чухал шийдвэр гаргах үе гэж байгаа байхгүй юу? Чи гаргах юм уу? Блоко тэр чигээр нь үлдээх юм уу гэсэн. Тэгэхээр 3-4 наснд гэхээр бас сонирм байгаа. Тэгээ тэр үедээ ингээд харсан мэдэрсэн зүйлээрээ ер нь ингэхгүй байсан дээр юм байна гэд ингээд өөртөө шийдчихдэг гинэ. Тэнгүүд тэр нь биднэрт блок болоод үлдчихдэг гэсэн л ийм ойлголт юм билээ. 3-4-тэй одоо ингээ мэдэрсэн зүйл тэрийг яг би ингэхгүй байсан дээр гэж ингэж шийдсэн зүйл юу вэ гэдгийг ингэж ухаж бодоод үзэх юм бол бас мэдэх боломжтой юм шиг байгаа. Тэгээд тэр 3-4 настайдаа бодсон зүйл гэдэг чинь ер нь бол бидний маш жижигхэн тэр ертөнцөөр шийдэгдсэн зүйл байгаа шүү дээ. Тэгэхээр бид нэр одоо блоко гаргаад за тэгээ хүссэн амьдралаа бүтээх ч юм уу тий нэг гарц гаргалгаа олоод өөрийгөө илүү бодлоо ингээ гоё өөрчлөөд гэгээлэг юм бодоод ингээ явах боломжтой байгаа байхгүй юу. Тэгээд блогч бас гаргасан ч дахиад бодолчин гарч ирж ивэл буцаал блоглогчдөг гэж байгаа байхгүй. Тэгэхээр гаргаал блоглоод ахаар бас хүнд айгу таагүй байдаг гин. Тийм учраас яг бүр шийдээд ингээд хөдлөх ёстой гэсэн ийм анхааруулсан алхам байгаа байхгүй юу. Иргэн тойронд ингээл мөнгөтэй болохоор угаасаа шал өөр болцдог хүмүүс ч гэсэн байдаг штэ тий та нар анзаарчлээ байсан бах ингээ жоохон юмтай болоод ч юм уу жоохон мөнгөтэй болоод ч юм уу эсвэл ингээд нэг амьдрал ахын жоохон дээшлээд ирэхээр нэг тийм өөр болцдог ч юм уу хүмүүс ингээл байдаг. Тэд нар яг өөрийнхөө тэр бодлыг өөрчлөөл ерөнхийдөө мэдж байгаа ч юм мэдхгүй байна. Гэхдээ ингээд өөрсдийнхөө блокийг ингээд зүгээр байгалийн юугаараа ингээ гаргachингууд цаанаа нөгөө
блок ингээд аваа ичгаар нөгөө мөнгөтэй болоод хэрэггүй гэж хүнийг хамгаалж исэн блок нь байхгүй болчоор нэг тийм буруу зам мамаар явцдаг ч юм уу гэсэн ийм цаагаараа их нарийн учиртай байгаа байхгүй. Тэгэхээр шалтгаанаа олсон бол бид нар гарах уугүй юу гэдгээ шийдэх нь хамгийн чухал. Дөрөвдүгээрт нь болохоор блоко гаргахаар одоо ингээд шийдсэн бол дараагийн хийх алхам нь болж таарж байгаа. За тэгээ юу вэ гэхээр тэр блоко гаргахын тулд маш гоё талархал дүүрэн тийм сэтгэлээр гарах хэрэгтэй гинэ. Эсрэгээр одоо юу гэдгийг энэ мө блокноос болж би өстой мөнгөчгүй амьдралчгүй юучгүй ингээд тийм бодлоор ингээд блокийг аль болох гаргахгүй байх хэрэгтэй гэж анхааруулсан байгаа. Тэгээд бидний даалт ухамсарын яг нэг хэсэг учраас гинэ бид нарыг өнөөдрийг хүртэл ингээд амьдрахад яг хамт явж ирсэн ийм бидний бодлын нэг учраас маш чухалчилж ингэж хайрлаж талархаж ингэж гарах хэрэгтэй гинэ. Өнөөдрийг хүртэл намайг ингэж хамгаалж ирсэнд баярлалаа ч гэдэг юм уу те тийм сэтгэлээр аль болох ийдгээр одоо ингээд би одоо өөрөө ингээд болгож чаднаа гэдэг тийм сэтгэлээр ингээд талархаад гаргах хэрэгтэй шүү. Тэгэхээр энийг бол хүмүүс хийж чаддгүй учраас зүгээр энээс болж ингээд бушхан гаргачихъя гэдэг ч юм уу. Тиймэрхүү сэтгэлээр ингэснээс болж бас маш олон тийм эрсдэл дагуулдаг маавалдаг гэсэн бэлээ. Тэгэхээр бас нэг тийм санаан зоргоороо би блоклогдсон байна. За ийм блок байгаа юм байна. Тэгээ энийг шууд ингээ гаргаа ичиж гэж бас болохгүй зүйл юм шиг надад санагдсан шүү дээ. За тэгээд тав дахь алхам болохоор туршилтыг анзаарах гэж байгаа. За юун туршилт вэ гэдэг инхээр за бид нэр дөрөвдөр блоко ингээд талархаад гаргачлаа тий. За одоо ингээд бид нарт ямар ч блоклогдсон зүйл байхгүй ингээд амьдраад байж тал туршилт ирдэг гинэ. Одоо нөгөө нэг мөнгөгүй болгодог ч юм уу, нэг хэцүү зүйл тохиолдуулдаг ч юм уу. Ингээд ямар нэгэн амьдралаас танд нөгөө гаргасан блокны чинь зүйл дээр одоо нэг туршихаар юм ирдэг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр туршилтыг давж чадахгүй буцаал нөгөө бодлоо бодчих юм бол блоклогдчихдаг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр блог чинь яг юу гэж бодно гэхээр за би хамгаалахгүй бол энэ хүн болохгүй мэн гэдэг нөгөө бодол үүсэл дахиад бид нарт нөгөө блок ингээ үүсчдэг гэж байгаа байхгүй. Туршилт ирнэ гэдгийг маш сайн бүр тогтоож авах хэрэгтэй гинэ. Дөрөвдөр ингээ гаргачлаа гэд орхичих биш. Ямар нэгэн байдлаар одоо мөнгөний блок гаргасан бол мөнгөний тал дээр надад туршилт ирнэ гэж ингэж бэлтгэлтэй байх хэрэгтэй гинэ. Энэ нэг өсөндөө нөгөө хамгийн сүүлийн шалгалт гэх юм уу нэг тийм зүйл байдаг гэж байгаа байхгүй. Одоо тулгарсан асуудал дээр мөнгө ер нь муул юм дагуулдаг ч гэдэг юм уу. Тэгэл бодчих юм бол буцаал бид нар блоклогчих учраас нөгөө блок маань хамгаалахгүй болохгүй гэл ингээл бид нарыг одоо буцаал дагалдах ухамсарт блоклоод ингээл суучдаг ийм зүйл учраас ерөөсөө тэр үед туршилтын ямар нэгэн хэцүү зүйл ирэхэд зүгээрээ болондоо би одоо ингээд ганцаараа давж гарч чаднаа, зохицуулнаа гэсэн ийм эерэг бодлоор давж гарах юм бол тэрний нөгөө дараах амьдрал нь илүү өөдөө ингэж дэвшиж явдаг гэж байгаа. Тэгэхгүй бид нар чинь нэг тийм хэцүү юм тулгарнгуут яаж тэгнэ, яаж давнаа ёо бүтэхгүй мэн гэдэг ийм нөгөө сөрөг үгүүдээр ингээд бодлоо ингээд дүүргээд ахаар энэ хүнийг ийм байдал энэ тал дээр хамгаалахгүй болохгүй мэн гэд нөгөө блокч хахад гараад ирдэг гэж байгаа хгүй. Тэгэхээр энэ блок гэдэг чинь ерөөсөө бидний бодол юмыг сөргөөр хараад ёо би өстой болохгүй мэн, би өстой бүтэхгүй мэн, энэ мөнгө өстой муу зүйл юм байна гэдэг юм уу. Ер нь ямар нэгэн байдлаар нэг тийм сөрөг зүйл ингээл тархинда ингээл бодоол байчих юм бол энэ хүнийг энэ тал дээр хамгаалахгүй болохгүй мэн гэдэг бодлоос блок үсэл тэр даалдах ухамсарт маань ингээ бүр блоклоо суучдаг гэж байгаа байхгүй. Энэ хүнийг ийм тал дээр хамгаалах хэрэгтэй байна. Тэнгүүтээ чи мөнгөгүй байсан дээрээ гэд ингээ хамгаалцдаг гэсэн тийм ойлголт байгаа байхгүй юу. Тэгэхээр л ерөөсөө туршилтанд унж болохгүй гэсэн ийм сануулга байгаа. 5 дугаар алхам дээр ингээд туршилтанд унаад тэгэл буцчдаг хүмүүс маш олон байдаг гэж энэ хүн сануулж утсан байгаа байхгүй юу. Тиймээс ингээд ямар нэгэн туршилт ирэхэд тэрийг анзаараад яг ирлээ гэдэг тэр сэтгэлээр одоо хүлээж аваад тэгээд ингээд өнгөрөөж чадах юм бол бүх зүйл ингээд сайхан болж чаднаа гэж хэлсэн байлээ. Тэгээд та бүхэнд маань ойлгомжтой байж чадсан байхаа гэж бодож जैन. Тэгээд дараагийн хавшлгаар дахин уулзцгаая. Баярлалаа.